Энэ нэвтрүүлгийг бид нас барсан нялхуудтай зориуллаа. Бид цааш аялсаар явхад олон эцэг эхчүүд ирж бид нялх хүүхдээ вакцин тариулсны дараахан хүүхэд маань нас барсан гэж хэлж байлаа. Шөнийн 12 цаг өнгөрч байхад би унтаж байсан нялх хүүгээ үнсхээр очив. Хацрын үнстэл мөс шиг хүүтэн байсан. Тэгээд би Брайсыг дуудаад "Хүү маань үхчихжээ" гэж орилсон. Би амьд хүнд яаралтай тусламжийг үзүүлэхийг заалгасан л та. Тэр талаар би бүр шалгалт өгч байсан. Би машин руугаа гүйгээд эмнэлэг явах замдаа хүүгээ сэргээх орлого хийсээр байлаа. Тэгэхэд бороотой байв. Би хүлээн авах тасаг руу гүйж ороод "Хүү үхчихлээ" гэсэн. Эмнэлгийнхэн сэргээх орлогыг дахин хийсэн. Адреналин тарьж бусад арга хэмжээ авсан. Тарианы дараа хүүгийн маань бие хавдсан боловч амь ороогүй. Миний хүү хаана вэ? Хүү минь хаана вэ? Хаана вэ? Wo ist mein Sohn? Одоо энэ бүхэн буцаж ирэхгүй. 2014 онд CDC халдвараас хамгаалах төвөөс хөхүүл хүүхдийн нас баралтын судалгааг хийжээ. 34 хөгжингүй орнуудын статистикийг үзүүлэлт хамруулсан судалгаанд Америк эцсийн байр эзэлсэн байна лээ. Эдгээр үхлийн ихэнх нь төр хэмлэг тарьсан вакцины дараах тохиолдол байв. Хүү маань гепатитын вакциныг бас К витамин тариулсан. 2, 4, 6 сартад нь охин маань В гепатит бас К витамин хийлгсэн. Түүнд В гепатит бас ротавирусын эсрэг вакцин тарьсан. Саажилт пневмококкийн эсрэг вакцинаас халдвар авсан. 2 хөлөнд нь хоёуланд нь мөн гаранд нь тарьсан. Тэгээд бас амруун. Сахуу тадран хөхүүл ханиадны вакцин. Улаануудын вакциныг амруун хийсэн. Хүү маань ханиад түрээ дөнгөж эмнэлгээс гарсан байсан үед товлолт вакцин тариулах хугацаа болсон байсан. Тэр үед би эмчт нь хүүгийн би гүйцэс сайжраг байхад вакцин тарих нэг л онцгүй санагдаж байна. Жаахан байцны гэхэд эмч Брайс бит хоёр руу харснаа. Танах хүүхэд 35-70 хоногтой дотоод төрсөн. Хэрвээ та нар хүүгээ дахиад тариулахгүй бол хөхүүл ханиад түрээд өгчүүл яах юм гэсэн. Эмч нарт нэгэнд ирчихсэн эмч нь тарин гэхээр нь би уг нь хагас сарын дараа тариулах ёстой гэсэнд эмч зүгээрээ гэдэл тэгээд тарьчихсан. Энэ яг тариулах өдрөө ахуулсан зураг нь охинтойгоо эмнэлэг явхаас өмнө даруулсан юм л та. Эмч рүү яг гарах гэж байсан юм уу? Тийм ээ, харин энэ бол дараа өдрийн зураг. Охин маань хал урсан байхад авсан юм. Нэг л биш болсон байсан. Би вакцин жолтонд хэзээ ч эргэлзэж байгаагүй л дээ. Тогтмол хийлэгдэг байсан. Харин тэр өдөр эмчийн үзэлгийн ширээн дээр хүүхдээ тавих үед гинт миний дотор муу савн татсан юм. Сувлагч тэрний гоёлоо зүгээ чиглүүлж байхад миний дотроос гинтэл нэг дуу хоолой хашгирч бол битгий зогсоо гих шиг болсон. Гэвч би тэр мөчийг зүгээр л өнгөрөөчихсөн. Ерөөсөө унтахаа байсан. Бид юу ч хийсэн тэр баярлахаа байсан. Охин маань унтаагүй их цочромтгой болсон. Тэр ер нь юу ч таахгүй байсан. Манай охин бидэнтэй хөгжилдөх дуртай байсан. Тоглоом гэвэл гарын дээш өргөө цээж намаараа зөөлөн гжигдэхэд их дуртай хөхрөөд л байдаг байсан юм. Дараа нь тэхий болчихсон. Уйлаад хашгираад л байсан. Хүү маань 23 цагийн турш өдөржин шөнжин орилж чарлсан. Тэр орчноос тасарсан юм шиг болсон. Нэг хол байгаа ч юм шиг. Хүү тааз руу байнга л хараад байдаг болсон. Тэгээд би өөдөөс нь харахаар харцсан намайг харахгүй байсан. Энд ч болохоор жаахан ханиадтай байх шиг байна л гэсэн. Эмчийн зөвснөр би тэрэндээ баг тунгаар парацетамол өгсөн. Тэгээд оронд нь оруулсан юм. Ажилдаа явахын өмнө би хүүгээ унссан. Тэгсэн харцсан бөөн гоник хизээч гунигдгүй хөгжилтэй хүүхэд байсан. Аав нь хамт байсан, ихчтэйгээ тоглоод үлдсэн. Тэр мөчөд тэр надтай эцсийн удаа хамт байгаа юм шиг. Тийм сонин мэдрэмж. Баяр болохоос 2 хоногийн өмнө баасан гарагт охин маань унтаж байхдаа л хорвоог орхисон. Тэр мөчөд би эцсийн удаа хүүгийнхээ бүлээн хацрыг үнсэж байсан. Амьд байхад нь сүүлчийн удаа хайртай шүү гэд тэрч байсан.
Би хүүгээ унтуулахаар хөвтүүлээд аяг тавгаа угаачгаад гарчгаад буцаад ирэхэд нас орчихсан байсан. Хүүгээ тэрсэн чинь толгоо нь амьгүй гар дээгүүр ингээд унчсны санаж байна. Хоёр гар нь сувсул аль хэдийн өгчихсэн байсан. Би хурдхан шохоогоо асгачаад ирэхэд нуруунд сонин гэдэг ч гэсэн амьсгаагүй байсан. Би тэрэнд зүрхний массаж хийж эхэлсэн. Нөхрийгөө дуудсан чи нөхөр маань тэрнийг сэргийх оролдлогыг үргэлжлүүлсэн. Төргөн дуудаад эмч нар орж ирэхэд нэг нь надтай сургуульд нэг ангид сурч байсан танаад би охиныгоо аварч чадах нь гэж их баярлсан. Тэд эпинефрин охинд тарьсан чи амьсгалууч чадаагүй. Хоёр дахь удаага эпинефрин гэж хашгирахт нь одоо өнгөрлөөтөө гэдгийг би ойлгосон. Тэд охиныг аварч чадаагүй. Тэд ирээд бидэнд нас барсан оноог нь хэлсэн. 2015 оны 7 дугаар сарын 4 өглөөний 7 цаг. Бидний тэрэн дээр орохыг зөвшөөрөхөд бид хүүхдээ бариад амьсгалаачтэй гэж залбирч байсан. Тэр шөнөөс хойш энэ охин маань гин цайлган хүүхэд байхаа болсон. Их юм утсандээ бид охиндоо Фредди дүүчин Иесус дээр очисон. Одоо чамтай дахиж уулзахгүй гэхэд нүдний гал нь унтраад өмнөх шигэ жаргалтай хүүхэд байхаа болчихсон. Хамгийн сайнаа заалцснаа ойлгож чадахгүй л байгаа юм. Маань яг чи хүчтэй сайн охин шүү. Дүүтэйгээ дахиж уулзнаа. Уулзах болно. Би дэмлэгээс гараад гэртээ харсан юм. Би аав ээжтэйгээ оршуулгын талаар ярилцаж байтал хаалга зөхиод хідэн цагдаа орж ирсэн. Цагдаа бид нарыг гэрлүү хариулаагүй эмнэлэг дээрээс шууд л аваад явсан. Хүүхдийн хараа хяналтынх нь тийм болох шууд ирдгийм билээ. Намайг та нар хүүхдээ хорлсон гих гээд байгаа мó. Тэд манай хүүхдийн орг удсыг шууд аваад явсан. Тэд манай хүүхдийн зураг, өгсөн парацетамол, сүүлд идүүлсэн хоолны үлдэгдлийг хүртэл аваад явсан. Тэд манай шүүгэнүүдийг ухаад унтж байсан хүүхдүүдийг маань сэрээгээд байцааж эхэлсэн. Тэд бидэнтэй яг л хүүхдээ алдсан сэтгцийн өвчтөй хүнтэй харьцаж байгаа юм шиг байцаасан. Сэтгэл маань ямар их өвдсөн гэж. Тэд юу ч болоогүй тэгснээ нялхсан гинтийн үхлийн синдром гэж байсан. Эдгээр хүүхдүүд ингэж өөхөх ёсгүй байсан юм. Хүүхдийг заавалчгүй вакцинаар хамгаалах дээрээ тулсан аюултай хүнд өвчин хүүхдэд санал хийлдэггүй. Вакцин хүүхдийг эрүүл байлгадаг гэж хүмүүс надад ярьдаг боловч би энэ Б гепатитийн вакциныг харахаар бүтэхгүй. Хүүхдэд В гепатит тарина гэдэг бол ястай солиотой санагддаг. Бэлгийн замаар халддаг өвчний вакциныг дөнгөж төрсөн нэрэ хүүхдэд тарих нь ямар ч утгагүй. Би асуулаа л да. Наа тариа чинь тэгээд хэр удаан хамгаалдгийн бэ гэсэн чинь 12 жил хамгаална гэдэгт бид найдаж байна гэх хариу ирсэн. Тэгэхээр нь би утгагүй юм биш үү гэж хариулсан. Энэ вакцины ялах хүүхдийн зүрх суудсан тогтворгүй байдал үүсгэдэг нь тогтоогдсон. Мөн өхүүлсэн бактери мөн өхүүлсэн вирус агуулсан вакцинд нэмдэг хөнгөн цагаан хүүхдийг үхэлдэж хүргэж болох өрөвслийг үүсгэдэг. Вакцины шалтгаан тархины өрөвслийн үхэлд нөхөн төлбөр олгодог гэж ангаахын ном сурах бичигдэрч мөн вакцины дагалдах бичигдэрч бичсэн байгаа. Вакцины гаж нөлөөнд нөхөн төлбөр олгох үндэсний хөтөлбөр гэж бий. Энэ нь вакцинууд үхэлд хүргэдэг гэсний баталгаа шүү дээ. Та няраа хүүхдийг эхний жилд нь вакцинаар тарьдгүй гэсэн юм. Тарьдгүй. Хүүхэд гинт өөхөх тохиолдол танд таарч байв үгүй. Вакцин тариалангуудаа Мессний амьдрал тэгээд л дууссан. Тэрнээс хойш 2 жилийн дараа төрсэн Оливерт бид вакцин огт хийлгээгүй. Тэр ханиад л хүрсэн. Тэглээ чи Оливер маань өнөөдөр амьд байж байна. Харин тийм. Вакцин тариулснаас болж үхтгийг хинч мэдэхгүй штэ. Би л мэддэггүй байсан. Тэгсэн тийм үхлүүд эргэн тойрон зөндөө таарлаа. Их олон няраа хүүхдүүд, балчир хүүхдүүд, өсвөр насныхан, насанд хүрэхчид хөгшчүүл амиа алджээ. Бидний утсан газар болгонд өдөр бүр вакцинаас болж хүн нас барж байжээ.
Автобусанд суугаад энэ их олон хүний түүхийг сонсох маш хэцүү байлаа. Энэ олон сүрлийн тухай сонсоход бидний тарих толгой туйлдаж, зүрх шимширч, сэтгэл өмөрч явсан юм. Сонсох ажил их байлаа. Зүрх сэтгэлд мань багтахгүй их зовлон сонссон ч үүнд чихт өчирч үл томсорлохоос өөр аргагүй болсон юм. Эдгээр түүхийг сэтгэлдээ тээж авах нь үнэхээр хүнд байлаа. Энэ бол нүдэнд харагдаагүй, чихэнд сонсогдоогүй байсан бид бүгдийн тухай дурсгалын самбар байлаа. Dies ist unsere Gedenkstätte für all jene, die nicht gesehen und nicht gehört wurden.